Бурхнаас имэж муугаас зайлах болон Бурхныг мэдэх нь томошгүй олон уялдаагаар салшгүй холбогддог ба тэдгээрийн хоорондох холбоо илэрхий юм. Хэрвээ чи муугаас зайлахыг хүсвэл эхлээд Бурхнаас үнэхээр имээдэг болох ёстой. Хэрвээ Бурхнаас үнэхээр имэхийг хүсвэл эхлээд Бурхны талаар жинхэнэ мэдлэгтэй байх ёстой. Хэрвээ Бурхны талаар мэдлэгтэй болохыг хүсвэл эхлээд Бурхны үгийг туулж Бурхны үгийн бодтой байдалд орж Бурхны цэрлүүлэлт сахилгажуулалт гисгэлжүүлтийг туулах ёстой. Хэрвээ Бурхны үгийг туулахыг хүсвэл эхлээд Бурхны үгтэй нүур тулж Бурхантай нүур тулж хүмүүс үйл явдал зүйлс болон төрөл бүрийн орчныг бүрдүүлэхийг Бурхнаас гуйх ёстой. Ингэснээр чамд Бурхны үгийг туулах боломж олдноо. Хэрвээ чи Бурхан болон Бурхны үгтэй нүур тулахыг хүсвэл эхлээд цайлган үнэн шудраг зураг сэтгэлтэй үннийг хүлээн авах хандлага зовлон бэрхшээл тулах шийдэмгий байдалтай муугаас зайлах шийдвэр болон эрт зоригтой жинхэнэ бүтээгдсэн зүйл болох хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Ийм маягаар алхмаар урагшилсаар чи Бурхантай улам бүр ойртож зүрх сэтгэл чинь илүү ариун болж чиний амьдрал болон амьд байхын үнцэн Бурхныг мэдэж авахын хэрээр улам бүр утга учиртай болж улам бүр гэрэл цацруулна. Чиний амьдрал болон амьд байхын үнцэн Бурхныг мэдэж авахын хэрээр улам бүр утга учиртай болж улам бүр гэрэл цацруулна.